Эсгийн туурхтан баримтад цуврал нэвтрүүлэг Монгол амны хоомор нутагт тухлан онгон дагшин байгаль оройдон хуршгүй сардгууд олон ястан үндэсний өлгийн нутгийн амьдрал ахуй биет болон биет бусын гайхамшигт нэвтрэхээр хүрэлцэн ирлээ. Эсгийн туурхтан баримтад цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Хөвсгөл аймгийн органик мах хөвсгөл экспо хоомор нутгийн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нээлттэй үзэсгэлэн худалдаанаас сурвалжлан цэвэр органик махыг хэрхэн зах зээлд нийлүүлэх, Монголын уламжлалт хоол хүнсийг үндэсний өв соёлтойгоо хослуулан махаар хоолыг хэрхэн хийдэг ёс, дэг жайгийг хоолны урлагаар дамжуулан та бүхэндээ хүргэх болно. Хөвсгөлийн онгон дагшин байгалийн ховор нандин ургамлыг идэж цэвэр тунгалаг аршааны тусаар ундаалсан 6 хөвшөө малын органик махны амт чанар орц найрлага нь хүний биеийн ядаргааг тайлж дархлааг дэмжин эрүүл чирэг байхын үндэс суурь хэрхэн болж байдгийг бид нэвтрүүлгээрээ дамжуулан хүргэж байна. За сайн байна уу? За сайн байна уу? Сайхан намарч гин үү та? Сайхан намарч гин үү? Сайхан. Ажил төрөл нь өндөр. Өндөр байна. Сайн явж гин үү? Сайн явж байна. Баруун аймагуд дээр тоорол. За. Нутг руугаа нэг орж ирлээ да. За. Бас л 30 гаруй хоног явчихв. Олон хоног явсан байна. Түүх их ариун бол. За уран бүтээлийн ариун олстой явж байгаа зү тэ. Өстө ганцг дүүрэл. Дүүр түүх талдаг л. За болж. Түүхний их ариун юм да манай Монголын тийм. За өнөөдөр энэ сайхан арга хэмжээндээр бас ирлээ бас морьтой л явна гэж одоо бид шийдэж байна. За өнөөдрийн сайхан органик мах одоо гэдэг чинь сайхан тийм ээ. Энэ үйл ажиллагааны талаар сайхан танилцуулаач. За өнөөдөр Хөвсгөл аймаг зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ бол 2023 онд Монгол улсын шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг мал зоо урьдчилан алба үүсний 100 жилийн хойг бид 8 сард аймагтаа тэмдэглэсэн. Улсын хэмжээний тэмдэглэлт үйл явдал 9 сард болно. Үүнтэй холбогдуулаад энэ жил энэ органик мах үзэсгэлэн худалдааг намрын ногоон өдрүүд гэж жил болгон тэмдэглэдэг үйл ажиллагаатай хамтдагхан зохион байгуулж байгаа. Органик мах буюу энэ мах бол өсгөлд ийм одоо сайн одоо органик байдлаар давуу шүү гэдгээ олон түмэнд Монголдо олон түмэнд харуулахаар зорж хийж байгаа ажилд маань одоо эсгийн туурхт нэвтрүүлэг та бүхэн маань хүрэлцэн ирсэнд маш аз завшаантай сайхан байна. Манай Хөвсгөл аймгийн одоо ганц би уурхаа болвол одоо яг энэ Монгол одоо энэ маллах ухаан уламжлал энэ малчтын өв соёл за дээр нь одоо энэ 500 гаруй эмийн ургамал идж байгаа мал шүү дээ тийм ээ. Энд чинь өөрөө тэр малын маханд одоо шингээд ингэ явж байгаа. Энэ бол гадаадд болон дотооддоо одоо энэ түгээх брэнд болох энэ үйл ажиллагаа бол бас нэлээд цаашаа өргөжөөд бас нэлээд сайхан яваасаа гэж би бодож байна. Тэгээд би энэ төмөр уулгийн эрчмийн ямаа цагаан уулын хотод хонь тийм ээ дарахад энэ сайхан малчтар бас цаашаа эсрэг дурны төлөвлөгөөс сурчлан явах хэрэгтэй байх би бодож байна. Аа зөв. Тий. Яг зөв. Газар дээр нь тийм ээ. Жил болгон ингээд байн одоо ингээд явах уу? Жил бүр явуулна. Жил бүр явуулахтаа өшөө жил болгон боловсронгуй болсон олон хүнийг хамруулсан олон малчтыг бас ингээд соён гэгэрүүлсэн олон малчтыг бас энэ эко бүс нутаг болохдоо мал аж ахуйгаа хэрэгжилж байгаа тарилга туулгаа багасгах уламжлалт байр дээр мал аж ахуй хөгжүүлэх чиглэлээр онцгой анхаараасаа гэж хүсэж байгаа. Тэгээ энэ үйл ажиллагаа манай жилээс жилд өргөжиж улам их хүрээгээ тэлж олон малчин олон түмэн оролцдог олон хүнийг урайлан дууддаг. Тэгээ Хөвсгөл аймаг хоомор нутгийн энэ малчтын маань малж байгаа малын гаралтай түүхийд мах суу үнэхээр органик шүү гэдгийг бол одоо зарлах хэлэх энэ чиглэл рүү явуулж байгаа алхам. Одоо Монголын энэ өв уламжлал сайхан хойч үйлээ сайхан үлдээсээ Монголын энэ өв соёл үндэсний дархлааг бол энэ үндэсний улс орны бас их суурь юм болов би түрүүтроос бодож энэ эсгийн туурхт нэвтрүүлгээр Хөвсгөл аймгийн 22 сумаар одоо ингээд замдаа цаашаа гарна да. Одоо үйл ажиллагаа одоо ингээд цаашаага ямар үйл ажиллагаа байна? За энэ сүм сүргийн малын дараа Чингүнжийн талбайд болж байгаа намрын ногоон өдрөөс үзэсгэлэн худалдаа болж байгаа. Энэ үзэсгэлэн худалдаа бол Хөвсгөл төмний одоо хөдөлмөрч хүмүүсийн хийсэн бүтээсэн малчин төмөн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс үнэхээр манай Хөвсгөл аймаг органик маа гэдгийг харуулах энэ сайхлан байгалийн сайхан дургсан жимс жимсгнээр хийсэн бүтээгдэхүүнүүд энэ олон жижиг гар урлалын юмнууд за мөн аялал жуулчлалд хөгжүүлж байгаа манай аймгийн хувьд бас энэ ийм сүмнэр бүтээгдэхүүн за тэгээд бидний одоо өнөөдөр хэлж байгаа энэ малчин төмний бас сүү цагаан эдэгээр хийсэн олон сайхан бүтээгдэхүүн юм та бүхнийг бас Чингүнжийн талбайд уулзаж танилцаасаа гэж бас хүсэж байна.
За тэгэлгүй яг одоо тийшээ сайхан олон юутай сайхан танилцсан. За олон бүтээгдэхүүнтэй танилцж сайн сурчлагаа хийгээрэй. Тий. Одоо манай энэ хоомор нутгийн сайхан суурийг тавьж байгаа юм байна. За тий. Сайхан. Яг ба. За тэгээд энэ малчны хөв соёлыг хойчууд өвлүүлэн үлдэх зорилгоор сайхан хамтарч ажиллая. За баярлалаа. Их сайхан нутгаа сайхан нар зүү сайхан тойрё. За. Тэгээд өөр ангаа болгоны сайхан айрган дээр одоо очиндоо. За. За чингүн жил болоод оруулъя. За өнөөдрийн үйл ажиллагааныхаа талаар бас танилцуулаач. За урд нь бас нэг хоёулаа нэг ярьж байгаад би нэг Баруун аймагт явж байгаад энэ талаар бас нэг хийж байгаа нэг цаг хугацаанд хойшлоод тэгээд би Баруун аймагуудаар явж байгаад бас өнөөдөр энэ үйл ажиллагааны хойшлоод энэ дээр бас ингээд эсгийн тууралт нэвтрүүлгээр бас таарж байгаад бас их бэлгшээж байна сайхан. За. Тэгээд бас өөрийнхөө хэмжээнд бас олон жил судалсан бас нэг хоолныхаа явгаар бас нэг малынхаа сайхан махаар бас нэг жоох хүндэтгэлийн зоогууд бас хийж орлоо бас сайхан. Аль талаас сайхан дэмжиж биетэйгээ нэгдэж энэ үндэсний өв соёл уламжлалыг бас хамтран ажиллаж байгаад бас баярлалаа гэж хэлмээр байна. Танд юу юм бэ? За баярлалаа. За ер нь хөвсгөл органик гэдэг арга хэмжээг одоо намрын ногоон өдрүүдийн арга хэмжээ зохион байгуулж хийж байна. Жил болгон болдог намрын ногоон өдрүүд арга хэмжээ маань энэчлэг онцлогоор бол органик хөвсгөл 2023 Экспо гэдэг арга хэмжээний дор явж байгаа. Энэ маань юу гэхээр бид бас махан бүтээгдэхүүний одоо махныхаа одоо чанарыг одоо иргэдэд таниулах, олон нийтэд сурталчлах энэ алийг бол зохион байгуулж байна. За тэгээд энэ дээр бол одоо та маань бас ирж бас сайхан малын маань одоо махын ан чимтгийг бас иргэдэд одоо гадна дотноос ирсэн төлөөлөгчид бас танилцуулсан сайхан арга хэмжээ боллоо. За энэ манай эрчмийн үйлдвэрийн ямаа. За манай монголчууд бол одоо ямааны боодгийг жилдээ нэг удаа одоо зоогддог ийм одоо хүндтэй зоог байдаг. Яргуунд одоо цадцсан ямаа гэж ярьдаг тийм. Ямаа бол одоо 6 сарын ихээр одоо яргуунда цааддаг. Тэр яргууны шинэ хэмжээл нь одоо ямааныхаа маханд одоо шингэдэг. Ингээд эртний монголчууд манд зоогийг өөрсдөө ангаа ухаандаа хостуулдаг ийм сайхан дэлхийд байх соёл байгаа юм. За ингээд хүндэтгэлийн зоогонд та бүхэндээ ингээд энэ сайхан эрчмийн ямааны энэ сайхан шимттэй мах шүүсээр сайхан амтлаа. За би эсгий туурахт ингээд баримтат суурд нэвтрүүлгийн санаачлагч ерөнхий продюсер Галхуу гэж хүн байна. Монголынхаа 21 аймагуудаар одоо 3000 гаруй хоолыг судалж 11 жил одоо явлаа. Одоо энэ хүү төсөл маань одоо хэрэгжээд одоо 20 дахь жилдээ явж байна. Баруун аймагуудаар явж ирээд одоо Хөвсгөл аймагт ирээд 3 хонж байна. Энэ үйл ажиллагаа бас ингэж таарж байгаа бас сайхан бэлгшээж байна. За хоол идэх бас ёс байдаг. Эхлээд манай монголчууд маань халуун чулуундаас хүрдэг байгаа. За энэ халуун чулуун та бүхэн ингээд атаа тэгээд дараа нь одоо үндсэн зоог амталдаг. Яа. За халуун чулуунууд одоо энэ хийгүү ядаргаа гэдэг. Ингээд одоо өөрсдөө бас эмчлээд явчихж штэ тийм ээ. Энэ үгээрээ их онцлог байгаа шүү дээ. Нүүрчдийн энэ хоолны соёл гэдэг маань. Яа энэ манай Хөвсгөл аймгийн дарахад одоо сарлагын өвчөө байна. За хамт ямар байна? Энэ чинь одоо Монгол одоо органик махад чинь одоо юм штэ. Хөвсгөл аймгийн одоо сарлаг мал өрөөсөө бусад малын нөгөө идэж чаддгүй уулын одоо тайгын хар дээр байдаг ургамлыг очиж идгээр онцлог байдаг. Тэрүүгээр нөгөө сарлагын мах гэдгээс баг тэр чигээрээ ими ургамал. Сайхан зоогол. Сарлагын одоо шарсан авраг. 6 цаг натур яг өөрийнх нь ямар шивэ боч байхгүй өөрийнх нь одоо ургамлаар өөрийнх нь шүүсэнд дарсан гэсэн үг. Яа. За энэ бол манай Хөвсгөл аймгийн бас шинэ бэрэл болж байна. Хоньны шалсан гуй. Энэ дэвтэ талах биш хоньны гуй байна. За ингэ сайхан дарга ба.
Шүүс нь гоо шингэсэн байж байна. За цагаан бол үйлдвэрийн хонь. За газар сум нөгөө ургамлаараа өөр байдаг бол учраас махны амтнаас онцлог. Гоё. Шүлэн шингэсэн ингээ таалах нь сайхан. За ийшээ зүсээрээ. За дарахад үйлдвэрийн хоньны сүүл. Даргын дуртай. Дарахад үйлдвэрийн хоньны сүүл. Хоньны сүүл бол одоо тэр чигээр уураг. За дарахад нутгийн одоо үйлдвэрийн хонь шалсангүй байна. Натур ямар ч одоо нөгөө юу байхгүй. Хими боц байхгүй. Өөр нь сайхан дарж амталсан. Ориг сайхан махыг бол одоо ерөөсөө ямар ч хими боц байхгүй. Одоо амталж дарсан гэсэн үг. Тэгжээс л одоо бид нар яг нэг махныхаа амтыг алдахгүй тулд уламжлал одоо технологиг бас хостуулж ингэж хамаахад амталсан байгаа. За ойролцоогоор цаг бол мэдээж орно. 4-өөс одоо 5 цаг одоо шарна. Басаа амтлаараа. Яг л махгүй натураараа гоё амттай. Ерөнхий ивент төгч Урбаник компани. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Ерөнхий ивент төгч Дулах докторгүй Монгол гэр. Үр дүвлэгдэх чанарыг урлан бүтээв. Ерөнхий ивент төгч G-Mobile үндэсний харилцаа холбоо. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Монголчууд ходоодны хор тавдрын өвчлөлөөр дэлхийд 2 дугаарт, ходоодны хор тавдрын нас уралтын тоогоор дэлхийд 1-дүгээрт бичигдэж байна. Энэ бүгдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол ходоодны сас бүрхөвчийг бүрэн бүтэн эрүүл байлгах явдал юм. Япон улсын Окинава арлын далайн бор цамгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлааг эмчлэх эмчилгээний өндөр үр дүнтэй. Хеликобактерийн халдвараас хамгаална. Далайн замаг пастрог уугаад ходоод өвдөх цовиргүй эрүүл амьдарцгаая. Радио станц худалдаа түрээс та манай 1-60 км хүртэлх радиост барих гар болон суурин бүх төрлийн станцыг олон улсын шилдэг 5 төрлийн брэндээс сонгон гөргүүлээд аваарай. Үндэсний өв соёл харилцаа холбоог дэмжигч Asian Road Trade. Номадик рамен. Байна уу? Байна сайн байна уу? Манай нөхрийн бүх хувцсны халааснаас нь намун 199 19 25 92 гэсэн цаасууд гарч ирэх одоо яг вэ? Би очие. Уулзах уу? Уулзъя. Юунд давхцъя? За тэг. Сайн байна уу? Сайн байцгаана. За тэр намун заяа чи хаа вэ? Манай 1-р хоолны тогоо намун заяа юу? За манай энэ тогоонд цай, шүл, мах чанан, сүнхөрүүлэн, хөргөн, тараг бүрэн бүр жимсний чанар чанаж болно. За ер нь тэгээд чанаж болгож болох бүхэл зүйлүүдийг чанана. Тогоо байсан юм уу? Юу? Хөргөн тогоо вэ? За чиглэл компанийн намун заяа брендийн олон үйлдэлт цахилгаан тогоо чанаж болох бүгдийг чанана. Ивент төгчээр Дэлбэ зөөлөн тургамсаг салфетик үндэсний брэнд. Ивент төгч Гэрэлт шонхор компани. Өглөө бүр таны ширээн дээр шинэ бүтээгдэхүүн, шинэ амт. Өөрөө байгалийн ургалаасаа байгаа учраас одоо амтлах хэрэггүй шүү дээ Монгол баг тий. Манай Хөвсгөл аймгийн ганц онцлогийн мөрөөсөө тэр 500 гаруй эми ургамал урагч байдаг. Иддэг болохоор тэнд одоо ямар ч одоо тийм амтлагаа одоо хэрэггүй гэдэг юм ойлголттой. Энүүгээрээ бид нар одоо бусад аймагуудаас онцлог юм одоо ургамлаар онцлоод Монгол одоо эко мах гэдэг маань одоо энд явж байна тий. За манай ингээд өнөөдрийн арга хэмжээ одоо өвчнөөс ахуулаад хорхог, боодог, 74 өндөр
За тэгээд хоньны сүүл, хоньны толгой гэдэг бүгд одоо Монголын одоо баяр ёслол арга хэмжээнд тавьдаг хүндэтгэлийн зоогууд одоо ингээд энэ үйл ажиллагаан дээр одоо ингэж гарч ирсэн байна. Тэгээд За тэгээд энэ дээр одоо манай ирсэн зочид төлөөлөгч нар үнэхээр одоо махныхаа ам чанарыг өдөрж бас үнэхээр бидний идэж ууж байгаа малын манах үнэхээр чанартай сайхан мах байна гэдэг бол хамтлагаа ирсэн зочид манаас хэлж ярьж байна. Тэгээч бас цаашдаа бас малын махнаас гадна манай аймаг бол аймагаараа хөдөө аж ахуйн органик хөдөө аж ахуйг бий болгох зорилтыг бас дэвшүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бас одоо манай иргэдийн хурал засаг даргын зүгээс бас одоо энийг бол маш их дэмжиж байна. Дээр нь бол хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас бас манай аймгийг бас дэмжиж одоо оролцож ажиллаж байна. Ер нь бол одоо бусад аймгаасаа бид бас төрүүлж бас өсгөл одоо органик гэдэг энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Яагаад энэ арга хэмжээг зохион байгуулах болов гэвэл өнгөрсөн энэ хавар одоо 5 сарын 17-нд малчны зөвлөлтөх уулзалт болж 400 гаруй малчин оролцсон. Энэ оролцсон арга хэмжээнээс бол манай малчид маань бид бол одоо үнэхээр одоо байгалийн сайханд амьдардаг, усны тунхаг, бэлчээрийн соргыг одоо идэж уншаашладаг ийм уламжлалтай ард түмэн байна. Тийм болохоор бид нар бол одоо манай бүтээгдэхүүн маань эрүүл органик бүтээгдэхүүн байх ёстой гэдэг энэ уриалгыг гаргаж бүгдээрээ дэмжиж оролцсон. Тэгээ энэ хүрээндээ одоо дараагийн шатны арга хэмжээгээ зохион байгуулад явж байна. за одоо энэ жижиг дунд үйлдвэрүүд сумаас одоо хичнээн одоо энэ үйл ажиллагаанд хамрагдсан байна. Хичнээн сумаас. За энэ үйл ажиллагаанд бол 24 сумын 130-аад иргэн аж ахуйн нэгжүүд оролцож байна. Тэгээд энэ дээр одоо манай жижиг дунд үйлдвэр эрхлэгч орон нутгийнхаа бүтээгдэхүүнийг одоо сурчин таниулах ажлыг бол зохион байгуулж байна. Энэ дээр одоо иргэд одоо маш их таашаалтай хүлээж авч байна. Жил болгоны намрын ногоон өдрүүд доноос өргөн дийлгэр бас их таатай сайхан боломжийг өргөдүүлж үнсээ одоо иргэдэд сурчлах боломжийг өргөдүүлж бий болгож байна. Дээр нь дахиад эндээсээ цаашлаад одоо бүрэн захиалгаа аваад иргэд хоорондын харилцаа үүсгэж их болцоод бас бүрдэж байгаад бас таатай байна. За. За ингээд үйл ажиллагаатай танилцъя та. Сум орон нутгаас орж ирсэн бас үндэсний үйлдвэрүүд маань ингээд өөр өөрсдийнхээ гоё малынхаа цагаан эдгээр бас нэг олон бүтээгдэхүүн бас хийж ирсэн юм. Хамт танилцгаа доо. За тэгээ. За сайхан намарч байна. Сайхан намарч байна. Сайн явж байна. Тажигч. За аль сумаас оролцож байгаа вэ? Цагаан уул. Цагаан уул сум уу? За хэдэн төрлийн бүтээгдэхүүн байна? Манай 20 гаруй байсан одоо энэ дуусч шүү дээ. За өнөөдрийн үйл ажиллагаа нь хэр болж байна? Өнөөдөр ч янзын гоё болж байна. Янзын гоё байна уу? За Улаанбаатарт энэ борлуулж байна уу? Үгүй Улаанбаатарт юу вэ? Борлуулах уу? Хатамлал явуулдаг штэ манайх. Улаанбаатарт хэдүүлээ борлуулах штэ. Борлуулах тийм үү? За. Дүнжин гарын 175 дахь павильонд аваач өгөөрэй заа юу. Манайхтай гэрээтэй. Би уучны дугаар юм. За. За от руу борлуулнаа. 98 42 70 гэдэг утсаар холбогдоод манай Хөсгөл аймгийн Цагаан уул сумын брэндүүд худалдан авах боломжтой. Хатаасан гишүүн жимс эдний хүмүүнх уламж энийг гаргасан ийм технологи гаргасан. Тэгээ энэ маань юу Улаанбаатар руу шууд захиалгаар өрөөсөө явуулдаг. Ийм бүтээгдэхүүн ба сүүлийн үед бол хүмүүс манаас Улаанбаатарын гишүүний барайныг их хэрэглэдэг. Тийм амар их авдаг шүү манай. Тэгээ гишүүн хатаасан гишүүн гарч байна. За гишүүний бас шүүс гарч байна. Шүүсний морг шүүс. Тэгээ энэ шүүс нь болохоор юм төрөлх нь хор тавдар ер нь одоо нэг сахартай хүмүүс маш их хэмжээгээр хэрэглэж байгаа. За тэгээ манай цагаан уулын маань уламжлалт цагаан эдээ бүтээгдэхүүнийг бас маш сайн хийж одоо өрхийн үйлдвэрлэлээр их сайхан хөгжүүлж байгаа. Энэ жил болгон намрын ногоон өдрөд бас маш сайн төвтэй оролцдог. Энэ молко гинөө? Тий сүүгэр хийсэн. Молко хийгээд байгаа юм уу? Тий молко сүүгээ усалгаа шиг хийгээд. Энэ үү? Тий. За энийг задлалтаа харъя. За манай камерд хараад байгаа. За ингээд дараа Хөсгөл аймгийн Цагаан уул сумын брэнд молкого одоо ингээ хийдэг болсон байна. Одоо цэвэр өөрсдөө малын. Тийм малын сүүгээр хийсэн. Малын сүүгээр. Энэ одоо гадагшаа борлогдож байна уу? Одоогор яа тийм ягаагүй л. Хот руу явж байна уу? Хот мат хүн захиадууд хийж өгдөг. Манай Чамдан сумын брэнд. За. Ямар гоё амттай. Тэр чигээр тараг ба шүү дээ. Энд ороод Гоё ёстой яг намрын зүсгийсэн тараг ба шүү дээ. Яг тийм ээ сайхнараа тийм. гоё амттай заа. Одоо энийг өшөө сайхан
нийтүүдэд өргөжүүлээ тий. Тий харин. Гүр одоо ингээ Улаанбаатар руу ингээ явуул их сайхан байна шүү дээ бас. Шарсууны ундаа юу? Малын шарсуу. Шарсуугаа нэг хэсэг одоо хайдаг байсан бол одоо боловсроод эхэлж байна. Зөв хаягдахгүй усааж үтээдгэн болгож байна. Шарсуу гэж одоо баг байхад хүүхдүүдийг усанд оруулаад элэг зүйлсөө цэвэрлдэг гэж одоо ярьдаг. Тий. Төмөр удлаг самынхаа эрчмийн хар ямааны сүүгээр импортын бүтээгдэхүүн орлох юм гоё бяцлаг туршиж хийж үзсэн айгүй амжилттай сайхан болсон байгаа. За ерөнхийдөө нэг 3 төрлийн бяцлаг хийсэн. Бусад ямаанаас юугаар ялгаатай вэ? За ер нь бол нөгөө нэг эрчим гэдэг утгаараа ашиг шим өндөртөө одоо нөгөө ноолуураар нийлүү хүмүүс мэдэх байх сүү мах гэдэг айгүй олон төрлөөрөө нөгөө эддэг уудаг тэр талнууд бол айгүй их судалгаа шинжилгээтэй байгаад байдаг. Ашиг шим өндөртэй юм мал юм байгаа. Тэр нь одоо Хөвсгөл аймагт байна, Улаанбаатарт байна. Тий, Хөвсгөл аймагт байгаа. Одоо тэгээд нөгөө үйлдвэр сайхан юм хийж байгаа юм байна юм. Манай одоо төмөр урлагийн ямаач угаасаа алдартай шүү дээ. Монгол ноолуураараа ганц одоо үйлдвэрийн ямаа шүү дээ, тийм ээ. Тий, илүү хүмүүс тэрүүгээр мэдэх байна. За энэ одоо манай энийг одоо хүмүүс захиад яаж авах юм? За одоо усын дугаараач. 89116955. За, Улаанбаатарт байгаа хүмүүст бас ингээд дугаарыг авч явж сайхан. Бид нар одоо гаднаас одоо ингээд нэг хүнс аваад явах биш. Гадагшаа юм одоо түгээдэг одоо цаг ирж байна тийм ээ. Манай малчны хотод маш их боломж байгааг одоо энүүгээр ингэж хэлж болох байхаа гэж бодож байна. 9 төрлийн бүтээгдэхүүн. 9 төрлийн бүтээгдэхүүн. Тий. Дандаа цагаан байдаг тийм ээ. Цагаан. За энэ одоо шууд газар дээр баг хойлоод байгаа юм уу? Уга амтлагаа. Харсантас хайдаг. За. Юуны харуул ба? Суурал. Энэ болохоор Эдэм. Эдэм. Аха. Суурал. Суурал гэж яг. Энэ одоо ингээ бэлгийн багцсан. Бэлгийн баг. Бэлгийн багцсандаа юу юу вэ тайлбарлах байх юм даа. Борон. За. Аруул Монгол арх. Ингээд 28,000-аар зарж байгаа. Ингээд. Тий. Ариг Монгол аригтайгаа бариад ааруултаа. Энэ болохоор тарилан сумих. Энэ болохоор алаа малаа байна. Яг энэ тарах уу? Манайх чатарганда тараг. Тараг юм уу? Тий. Та уугаад үзэж. Дэлхийн энэ барууны одоо улс орны йогурт байдаг шүү дээ. Тий. Одоо Аз ингээд йогурт гэдэг. Тэр чинь нь Монголоос гаралтай гэж байгаа шүү дээ. За. Монголчуудын нөгөө тарагнаас нь улбаалаад тэд нар ингээд нөгөө сэтгцэн. Нэхий урганы арьс, дарганы арьс, ангийн арьс, чоны арьс бүгдийг л хийж байгаа. Эдрийгээ зүгээр ингээд энэ одоо ингээд Энэ одоо судлын олбог юм. Машинд орж болно. Машин доторч болно. Тэ. Энэ болохоор ингээд дээлний үзүүсгнүүд ингээд сайхан нэг юм үйлдвэрийн аргаар илтэж байгаа. Тэ энэ болохоор нөгөө юу машины суудлын бүрээс урд хойдгүй хийлээ. Тэгээ хийсэн юмнууд маань иймэрхүү байна да ингээд энэ ч яг хоо ингээд нэг нуруу бөөр өвддөг болсуудад хийсэн. Энэ миний саяын үйлдвэрийн аргаар илтсэн харганы арьснууд байна. Зөв. За энэ бол угаасаа уламжлалт жинхэнэ манай миний брэнд цавда эко. Наадгаар чинь одоо би одоо жинхэнэ мод үйлчлүүлэх цавуу мавуу юу ч ороогүй. энэ дотор чинь нөгөө хоолны амтлагчаа ингээд дарчих юм бол нөгөө хоол чинь гоё ийм үнэртэй болчихсон. Одоо дээр үеийн гой амттай эргэлдэг шүү дээ. Уура мангар сонгон тий хатаасан. Тэгээд шартаас өрөм их муу. За энэ одоо яг байгалийн цэвэр экологийн яг үнэр байж байгаа экологийн сав. Улаанбаатараас дарагдж байгаа юу? Үгүй наадах чигээс олон хүн хийдгүү. Би нэг цөөхнийг хийдэг. Захиалгаар хийж өгөх. Захиалгаар яг цөөхнийг хийж өгч болно. Одоо бол хийгдэхгүй. Энэ 7 сард л хийгддэг. 7 сард нэг 14 хоног л хийгддэг. За энийг бас манай хөвсгөлийн брэндтэй өөр юм байх. Монголчууд бас нөгөө жоохон хуунцар савнаас татгалзъя гэдээ бас нэг яваад байгаа шүү дээ тий. Уцны дугаар нь нөө. Тий, уцны дугаар маань юм. За уцны дугаар хэлчихээ бас үзэгч бас сонирхож магадгүй. 88 25 48 71 гэсэн дугаард холбогдож ийм хусан сав биш үү? Тий, хусан сав. За ямар гой одоо юмнуудыг урдлаа вэ? Одоо хамгийн том бүтээлэгдлээд энэ орж ирсэн хэмжээнд энэ том байгаа байна. Энэ бол одоо ингээд манай Монголын юунд мөдид түүхэн дурсгал босгол
ийм л бүтээл гэж үзэж байгаа. 3 сар гарan өдөр алгасахгүй сууж гараараа үтээсэн. За энэ бүтээл би цахилгаан баг хэрэглэдэг бүх юм гараараа. Тэгээд одоо энэ модны одоо аль энэ чанартай гайхамшиг шиг болсон энэ уур үндэсээр энэ бүтээлээр ингээд урлал явж байна. Энэ ямар мод юм? Хар модны уур. Хар модны уур. Ийм том уур юм. Их том уур юм. Уурдаа тий. Энэ бол гайхамшиг. Энэ бол таанч байхгүй гэж байна. Энэ бол байхгүй. Би ийм том уур харж байна. Тий, дахин давтчихгүй бүтээл. Дөрвөн чихтэй том хэмжээний нөгөө гарсан. Диаметр амны диаметр хэмжээ 83 см. Хэмжээ. Тий, хэмжээ. Ураар хийсэн энэ аяга тагш одоо юу байдгийг ахуй Ирландд энэ цай хоол идэх нь аш тусны юу байд юм бэ? За энэ чинь одоо яадгүй гэхдээ энэ ингээд эрүүл мэндтэй энэ юуна хүнснийхээ зүйлийг хийгээд хэрэглэх юм бол хадгалсан ч ямар хор байхгүй, тухайн үед нь хийгээд хэрэглэсэн ч хор байхгүй. Одоо энэ чинь өөрөөр хэлбэл бараг шүүсэнд ингээд жижиг өнгөн шүүсэнд орох юм бол ийм болох утгаар. Одоо ийм л байдлаар ач холбогдолтой гэж хэлэх юм да. Одоо тэгээд энэ үнд шингэсэн энэ тагаад одоо энэ гүүний айр гэх чинь энэ том сөнгийн савнд би айр гэж уугаад нэг хийгээд яхтал тэгээд энэ чинь энэ айргны сав юм уу? Тий. Тэгээд энэ чинь одоо айрг ингээд тагийг аваад өрөөсөж урдаас зүгээр хамар төрөж байгаа. Гэхдээ зэрэг энэ байгалийн маань юм онгоолгож үзээ. Юуныхаа юунд ингээд байгалийнхаа нэг юугаар юм бэ те? Ингээд энэ 15 литр байна. Энд тий. Тэгээд энэ хавталтайгаа хуулааяхтайгаа байгалаас юм заагуур юм биш үү те? Тий, ийж үлдэл юу та одоо ингээд юм хийгээд юм уу захиалгаар хийх ч юм уу бас байгаа бах тийм ээ? Яг хөө захиалгаар бол би багад юм хий. Тэгээд захиалгаар гэхдээ зэрэг энэ мятраад нь өөрөөсөн мятраад өөр очоод тохирч болдгоо хүний хийж өгөх юм чинь тохирохгүй байхгүй. Тэгээ энэ бол олдсон нөө. Өөрөө одоо маш их хөдөлмөр гаргаж шилдэг юм л одоо олж ижил энэ юг бүтээлийг хийж байгаа шүү дээ. Түүнээс өөр нэг дахин юм одоо хийх ямар ч боломж байх. Хайгал ямар хэлбэртэй юмыг өгнө тэрнийхэн дагуу тэрний дагуу хийх юм байгаа. Жинхэнэ өөрийн урлагаар хийх юм дэндээ гарна. Тэгээд янз янзаар л хийх. Уцны дугаараа хэлчихв. Яг олон төмөндөн дүүнээс түгээгөөд өгье. За уцны дугаар гэвэл Мобигийн 9958 33 гэсэн дугаар. Ивент тэтгэгч Оиши органик цагаан будаа. Ивент тэтгэгч Бамбар брэндээр ивент тэтгэж байгаа Ice Mark компани. Ивент тэтгэгчээр сайн дүүпүү, сайн хүнс, сайхан ирээдүй. Хурд хүч нэмж, эдэлгийн утасгана. Бензин зарцуултыг багасгаж, бохирдол бууруулна. Төмөрхөлгийнтэй насжилтыг уртасгана. Бензиний витамин Dynotab. Америк чанар 30 жилийн туршлага. Монголд албан ёсны эрхтэйгээр. Maya электролит ус балга бүрээс ирч хүч. Дэмжигч байгуулгаар төгс ган. Эр хүний чимэг, эрэмгийн хурдан хүлэг, эрс сайд гам болоо. Ивент тэтгэгч Bod Global Foods компани. Maya электролит ус балга бүрээс ирч хүч. Ивент тэтгэгчээр Дэлбэ зөөлөн торгомсог салфетик. Ивент тэтгэгчээр Шин зүүн малчдын дэлгүүр. Шин бүхнийг шин зүүнаас. Дэмжигч байгуулга Хэрэм цамхаг трейд компани. Барилгын материалын цамхаг бөөний худалдаа. Хэрэм цамхаг трейд компани. Буутрын барилгын материалын бөөний худалдаа. Осфо хавтан өнгө даргалит, орс аргалит, лагтерэг, фасадны ногоон дор, фасад шүүрп, шилэн хөвөн, орс хөвөн, солонгос эмүүс, сэдэг төмөр, цутгалт тор, халааж наадаг хар цаас, энгийн хар цаас, шахдаг хөөс, дулаалгын мөнгөлөг зөөлөвч, уурчийг тусгаарлагч, хар замаасаг, цагаан замаасаг, шал тэгшлэгч, элтааны савуу, хуура гипс, цагаан цемент, угаадаг замаасаг гээд бүх төрлийн барилгын материалаар та бүхэндээ үйлчилж байна. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 80 сервис 8184 89 3258. Хэрэм цамхаг трейд компани. Тулах доктор гуй Монгол гэрийн үйлдвэр. Бэлгэр цагийн дэгжин өргөө, дэндүү хайрын бэлгдэл өргөө, дурлалт хосын хурмын өргөө, дэлхийн тавцанд данстай Монгол өргөө. Бид
Уламжлалт Монгол гэрийн үндсэн хийц шинж чанарыг алдагдуулалгүй иж бүрдэл хэсэг бүрийг үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалга утас 992054-3 хаяг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монеал тулахт огторгуй Монгол гэрийн үйлдвэр. Дэмжигч байгууллага Ногоон Гарчидэн таны гэрэлтүүлэг хөтөч Гарчидэн цэгмэн вебсайт ивенттгөгч Сарлаг Шардос дархлааг төгс дэмжигч эрүүл хүнс дэмжигч байгууллага Мотор Силк тосоос өлхөөс өмнө төсөөллөө өөрчил. За манай эсхий зурагт нэвтрүүлгийн 1-р бүлгийн ивент тэтгэж компани. Их дарахтын буян компани мөн үү? Тийм үү. За эрдэмтэн зүйлс орж байгаа. За хичнээн төрлийн бүтээгдэхүүнтэй юу? За 11-2 төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн байна. За өнөөдрийн үйл ажиллагаа нь одоо хэр өргөн болж байна? Өнөөдрийн үйл ажиллагаа гайгүй сайн болж байна. Хүн амтны хэлбэгтэй. Ер нь дажгүй сайн явж байна. Гэж төгнөж байна. За танай энэ бүтээгдэхүүн дундаас одоо хамгийн онцлог бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн байна? За энэ нөгөө алдартай хууль шүү дээ. Манай хөвсгөл аймгийн одоо гэрэл Жинчин дүнс. Жинчин дүнсийн гэрэл. Манайх ингээд ногооны төрлөөр орж ийн. Одоо ногоонуудаа даршилж хадгалсан. Тэгээд бас яг оргиороо энэ экогоороо байна. Ийм байдлаар оролцож байна. Энэ нөгөө дархлаа дэмждэг хоол амтлагчаа хийсэн энэ түүхий дээрээ. Энийга нэлийн хүмүүс маань хүссэн энэ амтлагаа нээлээ. Хүлээлт ихтэй байсан. Тэгээд энийга маш сайн зарж байна. 1 2 3 хэдэн төрлийн ерөөсөө 5 төрлийн тодорхой 5 төрлийн ногоогоор хийсэн огт халуун ажиллагаа буюу нөгөө химийн орц найрлагын огт ороогүй. Яг экогоор. Тэр халуун амт нь ерөөсөө нөгөө хиймэл амт биш. Энэ чинжүү эднэрийн амт. Янз юм биш үү? Тэгэхээр ийм хүн ингээд нөгөө нэг жигшгэр биш байгаа зү. Ингээд цаанагаа яваа. Нөгөө хятадын нэг юм хэрэглээд байдсан шүү дээ. Шилтэй. Тийм нөгөө. Тэрний орд одоо жиг натур юм. Энд одоо байж ямар ч хэмээн болж байгаа ерөөсөө энэ юм байна. Хийс нөгөө залуу ногоочтой. Ногоо руу орж байгаа хүмүүс ер нь л ингээ гоё судалгаа талаас нь, дэвшүүлэх талаас нь тий шинжлэх өөрчлөлт хийх талаас нь, баяжуулах талаас нь ажиллаарай. Зүгээр тарьдгийг тариал мөнгө олох тийм чухал биш тий. Ингээд гоё илүү их одоо өргөн цар хүрээтэй илүү их гоё амттай шинттэй ногооны төрөл оруулаад олон хүн идэх юм бол тий манай аймгийн эрүүл мэндийн асуудал бас тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ. Хүнсний хувьсгал эндээс эхэлнэ гэж тий. Гоё амттай байна. Баярлалаа. За баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Баярлалаа. За энэ үйл ажиллагааныхаа талаар бас сайхан дэлгэрэнгүй бас танилцуулна шүү дээ. За тэг хүнсний аюулгүй байдлын тухайд бол энэ тогтцоо бүрдүүлдэг юм олон стандартууд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийтийн одоо нэг хэм хэмжээ, минимум хэм хэмжээ. Өвөр монголчууд энэ стандарт гэдэг үгийг баримжаа гэж орчуулсан байна. Бид хэрэг манай монголчууд нэг хүнсний аюулгүй байдлыг болохоо чад яриад байна. Тэгвэл энэ баримжаа алдагдсан байна да. За тийм. Тэгээ Монгол улсын ерөнхийлөг тийм баримжаа алдагдсан байна шүү нөхдүүдээ гэдэг байна. Тэгээ Хөвсгөл аймагт энэ баримжааг бий болгоход бол маш төлөвштэй ийм арга хэмжээ болж байна гэж бодож байна. Тэгээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг 4 тоо хэлсэн байгаа. За. Нэг нь болохоор 80% хүнснээс одоо тэр эрүүл мэнд 80% нь хамаарна. 20% нь хөдөлгөөнөөс хамаарна. Эрүүл мэнд хүнснээс 80%. 80%. Тий. Хөдөлгөөнөөс 20%. Тэгээ хүнсний аюулгүй байдал гэдэг бол бид энэ тогтцоо бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэрэн дотор сайн уу муу ял нь гэдэг ялгадсан юм байна. Энэ бол баталгааж байна. Тэр нэг шаардлага тогтоочхоод дэлхийн нийтийн нэг Монгол хүний шаардлага өөр нэг Оросын өөр энэ гэсэн байхгүй. Хүн амьд явахын тулд одоо нэг төсөөл одоо тийм шаардлагууд байна. Энэ шаардлагууд хангасан байвал бид нэг эрчилгээ олгодог. Тийм байна. SFCS Safety for Certification Service гэдэг үгнүүдийн товчлол. Энэ бол бид одоо нэн төрийн аюулгүй байдал гэсэн үгнээс ихтэй safety гэж аюулгүй байдлыг орчуулна да. Тэгэхээр ийм одоо компани үүсгэн байгуулагч Даваанам гэдэг хүн байна. Энэ хойбор нутгийн артем бас монголчуудаа бас манлайлж байна гэж харах гэж байна. Ийм арга хэмжээ өөр аймагт болоогүй. Тэгэхээр энэ хөвсгөлчүүд би амжилт хүсэх хүсэж байна. Тэгээ хоймроос 90 жил сумынханд бүрэх амжилт хүсье. Яагаад вэ? Тэд бол төрүүлж алхсан. Төрүүл биднээс сургалт авсан.
Төрүүлж одоо бүтээгдэхүүн баталгааж өнөөдөр 10 хэдэн бүтээгдэхүүндээ баталгаажуулаад аваад гэрчлэг авчлаа. Энэ бол амжилт. Өнөөдөр бид нар хүстэй аюулгүй байдлын гутаа дэлгүүрт нэг гой махыг баглаа тавьчих биш юм байна, тийм ээ. Тэгэхээр их үгсүр одоо хаанаасаа яваад яаж дамжаад тэрний баталгаатай болох юм. За энэ Монгол малын махыг одоо бид нар гадагшаа одоо ингээд гаргахад одоо бас боломжтой юу? Яг энэ дээр одоо юун дээр бас жоохон алдчихж байгаа юм бас юмуд бас байна уу? Эрүүл ахуй хангахгүй юм уу? Одоо үйлдвэр үйлчлэгээний стандарт тусгаарчгүй талаас байдаг юм уу? Одоо мөнгө төлөөд бүтээгдэхүүн худалдаж авахар нэг шаардлага тогтоош штэ тий. Тэгэхээр нөгөө нэг тэр хүн чинь одоо ямар шаардлага тавьж ин тэрэнд нь одоо биднээс зохицож бас өөртөө бас өөрчлөгчлөх хэвээр л да. Тэгэхээр би зүгээр юу гэж хэлж байгаа юм гэхээр ер нь бол зарж чадж байгаа. Гэхдээ жоохон үнийг мэдрүүлээ л да тий. Үнтэй болгоё л да. Жоохон эдийн засгийн ашигтай болгоё л да гэсэн юм санаа. Өнөөдөр бол яг мэдээж борлуулж байгаа гэсэн тийм ч бас ашигтай байж чадахгүй байгаа. Тийм болохоор органик болоод ирэхээр ер нь дэлхийн нийт Монгол улсыг ер нь ингээл тэр чигээр органик гэж ер нь гадарлаж байгаа мэдж байгаа. Гэхдээ тэрийг ингээ эргэлзээд байгаа хгүй тэрнийцээ юу вүлээ гэх тий. Тэр юу вүлээ гэдэг эргэлзээг тайлдаг юм чи ерөөсөө л баталгаажуулт. Мэргэжлийн байгууллагад үнэхээр органик, үнэхээр зөв савлж гин, үнэхээр зөв одоо тээвэрлж гин, хүмүүсийн эрүүл ахуйн шаардлага хангаж гин гэдэг. Энэ бүх шаардлагуудыг хангасан гэдгийг нотлоод өгчүүл одоо тэр мах маань одоо тий үнэхээр дэлхийн хэмжээнд одоо зүгээр нэг мах биш. Монголын мах гэдэг брэнд өөрөө танигдсан шүү дээ, мэдэн шүү дээ. Цаана органик гэд нэмээд өгчүүлтэй хичээний мах. Тэгэхээр тэр талаасаа бол би одоо боломжтой юу гэдэг асуулт жоохон оновчгүй юм шиг байгаа тийм. Яах гээд одоо экспортод дэмжиж байгаа. Яавал одоо илүү үр ашигтай байх юм гэдэг талаас нь л ярил зүг бахал та. Тэгээ яг таны хэлгээр бид нэг өөрсдөө юмуд ер нь бол үндэхгүй байгаа болохоос гадаадхан үнэлэх гээд байдаг. Яг таны хэлгээр яг нөгөө нарийн хүчин нөгөө мэдэх гээл ингэх гээд байгаа. Яг тэн дээр тэр системийн юм уу тэр уламжлал мал аж ахуйн нэг өгдөг ч юм уу тийм мессежд бас дутаад идэм болоо яг. Тийм нэг гоё малгай өмсчээд гоё дээр өмсчээд байгаа даа шүү дээ тийм үү. Чи бол юу илэрхийлж байгаа юм. Тийм Монголд тийм ээ ийм уламжлалт ийм нэг соёл байна гэдэг. Соёл гэдэг үгийг одоо би томоор нь бичээ тийм үү. Ногоон өнгөөрч одоо бичдэг юм уу тийм ээ. Энэ соёлыг бид дэлхийд таниулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Эхлээд өөрийн чинь дээлтэй малгайтаа бас Монгол махтаа өшөө тэр бэлэг танхаа энэ ард түмний чинь тийм үү? Тэгэхээр дэлхийн Монголыг яаж харж байгаа хөтэй нэг хөргөн удам газар нутагтаа тийм үү? Тэр нь унган одоо төрхтэй байгальтай. Монгол хүмүүс бас тийм нэг бас өөрийн гэсэн онцлогтой ийм дээлтэй овцтой тийм ээ өөр бусдаас ялгаатай юм хүмүүс гээд ингэж ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр монголчууд ерөнхийд нэг орг хүмүүс гэж тийм ээ. Органик гэдэг үгийг одоо би энд хэрэглэе гэж бодож штэ. Тэгээд монголчууд гинт тэрхэд босоод энийг танигдчихсан дэлхийд таних нь ямар л бол та. Нэг газараас эхэлж таарнаа да. Тэгэхээр бид энэ хөвсгөлөөс ихсэн басгүй ч та. Ягаад гэвэл энд органик бүтээгдэхүүн гарахаар органик бүтээгдэхүүн үнэтэй байх хэрэгтэй байхгүй юу? Үнэтэй. Гэж байна уу? Тэгээд дэлхийн нийт хүн төрөлхтний 40% нь органик бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой байна гинэ. Өөрийнхөө эрүүл мэндийг хайртай. Мөнгөтэй. Мөнгө төлөх бил ийм хүмүүс байгаа даа. Тэр хүмүүсээс энэ хөвсгөл далаа ирж үзэх сонирх хүн олон байна. Тийм болохоор энэ хөвсгөлд энэ одоо органик бүтээгдэхүүнийг илүү одоо хөгжүүлэх юм бол төрүүлж хөгжүүлэх боломж байна гэж бид харж байгаа байхгүй юу? За өнөөдрийн хоолны амтлагаа бас хэр болов? Тэр одоо том одоо бод гэж хараад хүнд бахархах сэтгэл төрж шүү дээ Монгол хүн ойлгож байна. Манай үндэсний одоо зоог нэг иймэрхүү юм байдаг. Одоо нэг харч нэг цадна гэдэг шүү дээ. Тийш харч цадж шүү дээ ойлгож байна. Оо гэдэг одоо гоё тий. Гоё тий шүү дээ. Юу бахархах сэтгэл төрсөн баяр хүргэе. Баярлалаа гэдэг юм байна тий. Надад тэр хүн болгонд хүртээд байсан нэг таалтлаа. Өөр сүүлд нь очиж хүмүүс идэл баг хүн болгон амтч үзсэн баха. Тэгсэн харин баг их сайхан байлаа шүү дээ бас. Тий. Үнэхээр гайхалтай. Тэгээд дэлхийн олон оронд бол дандаа тэр сайхан модзод бий. Ингээд уул нуруу ингээд их тийм. Тэгээд одоо хөгжилтэй ихэнх орнууд ч одоо тэр олцвол хог болгоцсон. Хогн дээр л ингээд юу тарьсан байдэн шүү дээрээс. Тэгээд тэр мод энтрич бол тарихтаа бол их хурдан шалмгаа учраас тэгээд тэр юмудаа их даалд оруулж тээ. Тэгээд тэр нь өнөр
одоо тийм баглаа сайхан үнэр энтер гэж бас байхгүй. Тэр үнэр мэдрэх асуудал байдаг шүү дээ. Бас тэр гадна бид хүртэл одоо ингээд төдөө гараад сайхан үнэрч шинэ. Тэр чинь бол энэ хүний өөртөө заяас нь түгээмэл одоо мэдрэх хэрэгтнийг бол бас одоо энэ ажилуулах энэ экосистем чинь Монголд байна шүү дээ. Малчин өөрөө бол зөвхөн одоо ингээд нэг бэлчээрүүдэд байгаа ш Монгол орны тусгаар тогтнолын баталгаа юм шүү дээ. Тэр малчин мал хоёр ч бол энэ Монголын энэ их том нутгийг дүүргэж одоо хэл хязгаарыг одоо ойролцоо одоо хүнтэй бараатай байж ин чинь тусгаар тогтнол бол хангагдж байгаа юм шүү дээ.